Орой мэнд хүргэе үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа хандуулна. Бусдыг сонсож бусдаас суралцыг тайлан төдрлөг боллоо. Ирэх 2 дугаар сарын 1-ээс мал эмнэлгийн гэрчилгээ цахин болно. Улаангон политехник коллежийн 48 дахь төгсөлтийн мөнгөн авахны баярлалаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. 2019-с 2020 оны хичээлийн жилд улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцлбор сургуульд 120 гаруй багш сургууль хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өнөөдөр тус сургуулийн багш нар хагас жилийн хугацаанд сурагчдаа хөгжүүлэх болон өөрсдөө хөгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө гаргана ажилласан талаарх чадамжаа бусад багш нартай хуваалцах зорилгоор бусдыг сонсож бусдаас суралцсан тайлан өдрөлгийг зохион байгууллаа. Улсын тэргүүний ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургууль багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Өнөөдөр тус сургуулийн багш нар хагас жилийн хугацаанд сурагчдад болон өөрсдөө хөгжүүлэх тал дээр хэрхэн төлөвлөгөө гаргана, ажилласан талаарх чадамжаа бусад багш нартай хуваалцах, цаашлаад дараагийн улирлын хичээлд бусад багш нарын сайн туршлагыг сургалтандаа ашиглах зорилгоор бусдыг сонсож бусдаас суралцыг тайлан төдрлөгийг зохион байгууллаа. Өнөөдөр бидний болж байгаа үйл ажиллагаа маань юу гэхээр бүтэн хичээлийн хагас жил өндөрлж байна. Тэгэхээр бид бүхэн багшийнхаа ажлыг үнэлж дүрмэж багшийгаа сонсох, тэгээ цаашаа тэндээсээ суралцах юм үйл ажиллагааг явуулж байгаа. Энэний гол зорилго нь бол тухайн багш маань бүтэн жилийнхээ үйл ажиллагаанд ямар ажил их төлөвлөв, ямар үр дүнд хүрв гэдэг энэ үйл ажиллагаагаа үнэлүүлэх гол зорилго байж байгаа. Тэгэхээр энийг үнэлснээр одоо хичээлийн жилийн нэхэн болж байгаа учраас нийт багш нарынхаа ажлыг үнэлж дүрнэж дэрэнтэйгээ цалингаа тогтоох чадварыг нь үнэлэх гэсэн ийм зорилготой байж байгаа. Зөвхөн эндээс бол одоо бие биенээсээ суралцаж манай сургуулийн 120 гаруй багш нар ажиллаж байгаа. Эндээс одоо бие биенээсээ суралцах, хамтарч ажиллах хүн бүхэнд одоо 120 багш нь 120 өөрийн гэсэн чадвар, өөрийн гэсэн бас брэнд туршлага байж байгаа. Тэрнийгээ бие биендээ хуваалцах энэ боломжоо бидний суралцагчдынхаа амралтын үеэр л зохион байгуулж байгаагаараа бас онцлог байж байгаа. Энэ бусдыг сонсож бусдаас суралцъя гэдэг өдрлөг маань тайлна гэхээсээ илүү бас бус багш нарынхаа энэ хагас жилийн хугацаанд юу хийсэн бэ? Юу нь бас онцлог байсан бэ те? Залуу багш гэлтгөө бас бусад мэрэгжлийн бус багш нараасаа, ахмад багш нараасаа юугийг нь би ингээд дараагийн улиралд ч юм уу, дараагийн хичээлийн жилд ч юм уу те өөртөө авч хэрэглэх боломжтой байна уу гэдгийг бас сурах бололцоо олгосноороо энэ хэлэлцүүлгийн маань бас онцлог нь болж өгж байгаа юм. За миний хувьд гэх юм бол Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас ингээд хэрэгжүүлдэг ментор багш бэлтгэх хөтөлбөр тийм ээ e-teacher хөтөлбөрт ингээд хамрагдаад явж байгаагийн хувьд бол бас сурагчдаа илүү бас англи хэлийг нь сонирхолтой хэлбэрээр заах гэдэг ч юм уу тий олон нийтийн боловсролд анхаарах англи хэлний боловсролд анхаарах сургуулийнхаа багш ажилчдыг бас дэмжиж тусалж ажиллах гэдэг юмнуудаа бас төлөвлөгөө оруулж өгөхийг хичээсэн. За мөн бас өөрөө сурагчдыг яаж хөгжүүлсэн, дааж авсан ангийн маань сурагчдын төлөвшил хэр байгаа вэ? Зөвхөн бас сурагчийг гэлтгүү бусдаа яаж өөрөө ингээ хамтарч ажилласан, өөрийгөө хөгжүүлэх ямар боломж бололцоогоо яаж ашиглав гэсэн юмнуудыгаа бас бусдаа хэллээ. Тэгээд мэдээж манай бусад багш нар өөрийгөө хөгжүүлэх ямар бололцоо байгаа вэ гэдгийг бас хэлхийг маш их хичээж тайландаа тусгаж өгсөн байгаа. Түгээрээ л ерөнхийдөө өмнөх жилүүдийн бас тайлангуудаас онцлог боллоо гэж үзэж байна. Бусдыг сонсож бусдаас суралцыг тайлан төдрлөхт 120 багш хагас жилийн хугацаанд ажилласан арга барилаа бусдаа хуваалцсан 10 минутын товч тайланг тавьсан юм. Багш нарын хувьд энэхүү арга хэмжээ тайлан гэхээсээ илүү бусад багш нарынхаа сайн туршлагыг судлах, цаашлаад сургалтын арга барилаа хэрэгжүүлэх ач холбогдолтой хэмээн хэлж байсан юм. Тайлангийн үеэр хүүхдүүдийнхээ эцэгтэй хэрхэн уялдаа холбоотой ажилласан, сурагчдыг бие хүн болгон төлөвшүүлэх тал дээр ямар арга барилыг баримталсан болно, бүтэн хичээлийн жилийн хугацаанд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан талаараа танилцуулж байсан юм. Дараагийн мэдээ. Мал эмнэлгийн гэрчилгээ 2 дугаар сарын 1-ээс эхлэн цахим шилжигтэй холбоотойгоор аймгийн мал эмнэлгийн газраас бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Түргэн Улаангом Тариалан сумын мал эмнэлгийн нэгж хариуцсан эмчнэрт сургалт зохион байгууллаа.
Ирэх 2 дугаар сарын 1-ээс мал эмнэлгийн гэрчлэгийг цахим руу шилжүүлэхтэй холбогдуулан аймгийн мал эмнэлгийн газраас бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Тариалан Түргэн Улаан сумын мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжийн малын эмч нарт мал эмнэлгийн гэрчлэгээний цахим систем хэрэгжүүлэх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр мал эмтний шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдвар дөвчин дамжих эрсдлийг багасгах, малын гаралтай түүхэн эдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүслэн тодорхой эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал хулгайлах гэмт хэрэгтэд тэмцэх хяналтын үйл ажиллагааг сайжирч, малын хулгайн гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм а. За мал эмнэлгийн гэрчлэгээ цахим болсонтой холбогдуулаад манайх нэг бүсчилсэн 3 сумын бүсчилсэн одоо мал эмнэлгийн нэгжийн эмч нарт одоо манай аймгийн мал эмнэлгийн газрын сургагч багш нар одоо бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Үүнд болохоор Тариалан, Улаангом, Түргэн гэсэн 3 сумын одоо мал эмнэлгийн нэгжийн эмчид одоо нэг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгээ цахим болсонтой холбогдуулна одоо сүлжээнд яаж ажиллах вэ, гарал үүслийн гэрчлэгийг яаж өчгөх вэ, яаж баталгаажуулах вэ гэдэг хичээлүүдийг зааж байгаамаа. За өмнө нь болохоор манай газарт сум нэгжийн хамтарсан 53 одоо эмч мэргэжилтнүүдэд сургалт хийгээд түүнээс одоо 3 сурагч багшийг томилоод тэгээд аймгийн газраас 3 мэргэжилтэн одоо энэ гэрчлэгээний цахим сургалтыг одоо нэгжийн эмч нарт нь одоо ажлын байран дээр нь зааж сурах ажил явагдах хэрэгтэй байсан. Үүний хүрээнд одоо гарал үүслийн гэрчлэгээний цахим системийн хичээлийг зааж байгаамаа. За тэгээд энэ гэрчлэгээ цахим болсны одоо гол чухал ач холбогдол нь гэхээр малын хулгайтай тэмцэх нэгдүгээр, хоёрдугаар тал одоо гэрчлэгээгүй тэр хүн гэрчлэгээгүй байж болно. Шууд одоо онлайнаар ороод нэгжийн эмчийн гэрчлэгээ бичээ шууд системээс тасгийнхаа эмч рүүгээ одоо илгээгээд тасгийн эмчин шууд баталгаажуулдаг. Одоо тасгийн эмчин завгүй ч юм уу байх тохиолдолд заавал тасгийн эмч дээр нэг өөрийн бие очих шаардлагагүйгээр шууд баталгаажуулахыг онлайнаар баталгаажуулаад явчихжуулж байгаа. За тэгээд дээрэс нь нэг гэрчлэгээнийхээ кодоо тэр хүн одоо мэдж байх юм бол замын одоо хяналтын постууд дээр шууд нэг кодоо хэлэнгуут одоо тий аль аймгаас явсан ямар сумын ямар аймгийн мал вэ гэдгийг шууд одоо альч замын постууд дээр одоо шууд харагдах боломжтой байдаг. 20 оны 2 сарын 1-ээс яг аль бие усаар цахим шилжиж гэнэ гэж одоо бид нар төлөвлөж бэлтгэл ажил хийгээд сургалтуудаа хийгээ явж байна. За одоо 2 сарын 1-ээс хойш бол цаасан мал эмнэлгийн гэрчлэгийг бол нэвтрүүлж бичихгүй. Шууд системээрээ гэрчлэгээнийхээ системээрээ гэрчлэгээ бичээд явах байгаа. Малын эмнэлгийн гэрчлэгээний системийг нэвтрүүлснээр цагдаагийн эрх үхийн албан хаагч өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хяналт тогтоож малчны хотноос гарч орж байгаа малыг хянах, тээвэрлэж байгаа болон туурлаж байгаа малыг очих газрыг хүртэл хяналт тавих боломжтой. Малын эмнэлгийн гэрчлэгээн зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас зүс, хүйс хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй аюулгүй талаас болон хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт авахд тохиромжтой юм. Хяналтын төхөөрөмж нь автозамын постуудад ажиллаж байгаа албан хаагч автомашинд ачигдсан болон туурлагт нь ирж байгаа малыг тоолох бөгөөд гэрчлэгөөгүй малын тоог гаргах боломжтой юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгодог малын баркодоор дамжуулан дэлгүүр зах худалдааны төвөөр худалдаалагдж байгаа махны гарал үүсийн талаарх мэдээллийг харах давуу талтай юм а. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнгөрсөн онд өрсөлдөөний хууль бодлогын хэрэгжилт өнгөрсөн ба ирээдүйн сэдвт улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан зөвлөмж гаргаж 2020 оныг зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил болгон зарлалаа. Энэ жилийн ажлын хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсруулгүй болгох зорилтын хүрээнд холбогдох хууль эрх зүйн журмуудыг боловсруулах, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шинээр нэвтрэн ороход тулгарч болох цаад бэрхшээлүүдийг бууруулах ажлын хүрээнд төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүд өрсөлдөөнийг хязгаарлаж буй эсгэд хяналт тавьж холбогдох зөвлөмжүүдийг хөргүүлэх, зах зээлийн төвлөрлийг бууруулж зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд холбогдох зохицуулалтуудыг судалж зөвлөмж хөргүүлэн ажиллах, шудраг бус өрсөлдөөнөөс үргэлжлэн сэргийлэх болон шудраг өрсөлдөөний нийгэм эдийн засаг төзүүлэх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудад шат дараатаагаар сургалт арга хэмжээг зохион байгуулах, соён гээгэрүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэх гэх мэт зорилтуудыг тавиад байна. Эдгээр зорилтыг төрийн бусад холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлснээр аж ахуй эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх, шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс үзүүлбэг дарамтыг бууруулах юм. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих 2020 ажлын нээлт өнөөдөр 10 цагт засгийн газрын 11-р байрны 22 давхрын дугуй зааланд болох юм байна.
Хууль зүйн байнгын орооны өчигдрийн хуралдаанаар улсын хурлын гишүүн болох чулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг улсын нэг хурлын гишүүн ажлын хэсгийн анхлагч бэмэг цогт танилцуулав. Засгийн газраас эрүүгийн багц хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд эрүүгийн хуулийн 17-гийн 12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул улсын их хурлын чуулганы хуралдааны дэгэн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдад танилцуулж зөвшөөрөл авсны дагуу анхны хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгэх нь нэг төсөл болгосныг танилцуулгадаа дурдлаа. Сүүлийн жилүүдэд малын хулгай гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаад төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийт тусдаа ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт 24 бог 8 бодоор тооцож ял хөндрүүлж байгаа нь учир дутагдaltaй тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангадах, зохицуулалтыг боловсронгүй болгох, бусдад ял давших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзэж холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо. Өнчин ишиг хулгайлсан гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм а. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын нуран зохиолч соёлын гавьяа зүтгэлтэн төрийн шагналт болор цовын хошоо эзэн лавг сүрэн нагсны нэрэмжит яруу найргийн наадам болно. Уг наадмын нэр нь Антимер бөгөөд бүтээлийг өнөөдрөөс ирэх 2 дугаар сарын 3 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах юм. Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдвтэй 2 бүтээлээ бүртгүүлэх юм байна. Энэ тэмцээнийг Монголын зохиолчдын эвлэл түүний үр хүүхэд хамтран зохион байгуулах юм байна. Банкуд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөгийн буюу 18.1%-аар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ноогдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна. Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1% нь 3 сая хүртэлх төгрөгийн 55.1% нь 3-аас 6 сая хүртэлх төгрөгийн 15.4% нь 6-аас 10 сая хүртэлх төгрөгийн 9.4% нь 10-аас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундчтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх 11 дугаар сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүүн юм а. Засгийн газраас баталсан агаарын тээврийн салбарт баримтлах бодлого ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн аслагдсан сүм суурин руу жижиг оврын онгоц нислэхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна. Тухайлбал Сэлэнг аймаг, Хинти Дадал сүм, Говь Алтай, Алтай, Ховдын Булган сүм руу нисгээр бэлтгэж эхний ээлжинд шинэ оны өмнөх нь Сэлэнг аймагт хийсэн туршилтын нислэг амжилттай боллоо. 2019 онд агаарын тээврийн орон нутгийн зорчигчийн тоо 435,981 болж өмнөх оноос 9% өссөн үзүүлэлттэй байна. Дараагийн мэдээ. Увс аймгийн Улаангон политехник коллеж 48 дахь төгсөлтийн баяраа хийлээ. Мэргэжлийн боловсролын 7 ангийн 78 суралцагч, дипломын дээд боловсролын 3 мэргэжлэр 49 суралцагч, нийт 127 төгсөгч сургуулийн амжилтаа төгссөн мөнгөн хонхны баяраа хийлээ. Увс аймгийн Улаангон политехник коллеж нь 48 дахь төгсөлтийн баяраа хийлээ. Энэ удаа Улаангон политехник коллежийг мэргэжлийн боловсролын 7 ангийн 78 суралцагч, дипломын дээд боловсролын 3 мэргэжлэр 49 суралцагч, нийт 127 төгсөгч сургуулийн амжилтаа төгслөө. Улаангон политехник коллежид 2 бизнес эрхлэгч, 38 аж ахуйн нэгжүүдээс ажлын санал ирсэн бөгөөд нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь ажлын байртаа төгсөж байгаа юм а. За өнөөдөр манай Улаангон политехник коллеж 48 дахь төгсөлтөө хийж байна. Энэ удаагийн төгсөлтөөр нийтдээ мэргэжлийн боловсрол болох сургалтанд 2.5 жилийн хугацаанд суралцсан 7 ангийн 78 суралцагч, мөн
дипломын дээд боловсрол олгодог 1.5 жилийн хугацаанд суралцдаг техникийн боловсролын ангид 3 мэргэжлэр 49 суралцагч суралцаж амжилттай төгсөж байна. Нийт 38 аж ахуй нэгж болон 2 хуваарай хөдөлмөр эрхлэгч манай төгсөгчдөөс ажлын байранд авч ажиллах юм санал ирээд байна уламжлалсаар. Мөн үүнээс гадна өөртөө ажлын байрыг бий болгосон хуваарай хөдөлмөр эрхлэхээр шийдсэн ийм суралцагчд бол бас багагүй байна. Одоогийн байдлаар 9 захиалгын дагуу аваад үзэхдээ зэрэг нийт төгсөгчдийн маань 60 орчим хувь нь ажлын байртаа болох ийм төлөвтэй байна. Цаашдаа бас өөрснөө ингээд хуваарай хөдөлмөр эрхлэн өөртөө ажлын байрыг бий болгоно гэсэн чиглэлүүд аваад үзэх юм бол нэг 70 гаруй хувь ч юм уу 80% хүрсэн ийм ажил хөдөлмөр эрхэлсэн ийм байдалтай болох төлөвтэй байна. Ер нь бол Монгол Улсын засгийн газраас мэргэжлийн боловсролыг дэмжиж ажилладаг үүний нэг нь болтой зэрэг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын шугамар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд болон бусад ийм төсөл хөтөлбөрүүдэд манай сургуулийг төгссөн мэргэжлийн үнэмлэх диплом авсан ийм хүмүүсийг оруулах ийм шалгуур тавигдсан байдгийн дагуу манай төгсөгчд маань бас ажлын байртаа болох магадлал маш өндөртэй байдаг. Тэгээд өнөөдөр энэ сургуулаа төгсөж байгаа үндэсний мэргэжилтэй боловсон хүчин болж байгаа Монгол Улсынхаа эдийн засгийг мөн баялаг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулахаар энэ мэргэжил боловсрол эзэмшээ төгсөж байгаа нийт төгсөгчд цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж эрүүл энх мөн сурлаг хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөмөр байна. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газар нь Улаангон политехник коллежтэй хамтран ажилласаар ирсэн. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас энэ онд 1200 хүнийг ажлын байранд зуушлан ажилласны 35.2% нь Улаангон политехник коллежийн төгсөгчд байсан юм а. Улаангийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас халамж хүндэгчээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэсэн олон талаар хэмжээг дэлгэжүүлэн ажилладаг. Тухайлбал залуучуудын хувьд бол 2019 онд гарааны эдийн засаг дэмжих стартап банк хэмжээнд 14 багц 40 сая төгрөгийн санхүүжилт болгон дэмжсэн. За үүний 2 нь Улаангон политехник коллежийн төгсөгчд байгаа. За мөн 2019 онд 1200 нэг ажлын байранд зуушлан ажилласны 35.2% нь Улаангон политехник коллежийн төгсөгчд байна. За мөн ажил мэргэжлийн чиг баримжуулах зөвлөгөө өгөх үйлчилгээнд 2068 нэрийн хамрагдсны 640 Улаангон политехник коллежийн төгсөгчд байна. За залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвийн үйл ажиллагаанд 863 нэрийн хамрагдсны 40% нь Улаангон политехник коллежийн төгсөгчд байна. За манай хөдөлмөр халамж үйлчлэгээний газар нь Улаангон политехник коллежтэй байнгын хамтын ажиллагаатай хамтран ажилладаг юм аа. Ингээд Улаангон политехник коллежийн нийт төгсөгчд цаашдын ажлын сайн сайхан Улаангон политехник коллеж нь мэргэжлийн боловсролын хуулийн дагуу төрийн байгууллага аж ахуй нэгж түншлэлүүдтэй харилцаа холбоо тогтоож хамтран ажилладаг. Энэ хүрээнд 38 аж ахуй нэгж 2 бизнес эрхлэгчээс ажлын байрны захиалга ирж нийт төгсөгчдийн 60% нь ажлын байраар хангагдсан төгсөж байна. 48 дахь төгсөлтийн хонхны баярын үеэр сургуулийн амжилттай төгссөн суралцагчдад сургуулийн удирдлагууд шилдэг сурагч тэмдэг болон аж ахуй нэгж байгууллагаас ирсэн урилгыг төгсөгчдөд гардуулан өглөө. Намайг Эрдэнэбаатдаг би Хүс тооны фермерийн 3 дугаар ангийг одоо төгсөж байгаа. Тэгээ манай ангийг 9 суралцагч төгсөж байгаа. Тэгээд 9 суралцагчаас одоо хот руу Улаанбаатар руу 5 суралцагч ажлын байраар явж байгаа. Одоо өөрийнхөө сурсан мэргэжлээр цаашаа амьдрах бол ажиллах болно гэх. Тэгээд өөр энэ төгсөж байгаа бүх төгсөгчтэй баярын мэнд хүргье. Би одоо 17 оны 9 сард Бүжааны 1-р ангид энэ коллежид ирсэн байгаа. Тэгээд Бүжааны ангиар ороод би харуул хөрөө гэж юу ч мэдэхгүй байсан. Тэгээд энэ ангид ороод би гэрээхэн мэбэл тавилга бүх тоног төхөөрөмжүүд бүгднийг сурсан байгаа. Тавилганууд бүгднийг сурсан байгаа. Одоо ингээд 4-р зэрэгтэй амжилттай төгсөж чинь хавтаа баярлалаа. Манай ангийн эхлээд 22 хүүхэд орж ирсэн. Тэрнээс явсараа одоо 9 хүүхэд байгаа. 9 хүүхэд эсвэл яг нэг гар шиг нэг атсан гар шиг бүгд чигд бэлтгэгдсэн. Бүгд 4-р зэрэгтэй төгсч чадж байгаа гэх баяртай байна. За намайг дурд сургууль хөтөө тэмж аргадаг. Би иргэний байрлалын дэвтгчийн 1.5 жилдээ ангид сураад төгсөж байна. Энэ сургууль сурснараа байрлалын бүх энэ аймгийг бэлдсэн сурсан хийж чадсан.
Тэгээд манай ангийнхан бас ажлын байрлал төгсөж байгаа. Тэгээд зааж сургасан багш бол анги хамт бол эцэг ихтэй баярлалаа гэж байна. Одоо төгсөж байгаа сурагчид бас манай энэ иргэний байрлалын дэвтэрчийг сонгон суралцаарай гэж хүсье. Манай 21 хүүхэд төгсөж байгаа. Тэгээд оюумл бүтээтгээр ажилласан мэргэжлэр хувцас сурсан. Энэ тус дэмжсэн ич орлогчтой мэргэжлэр дадлын багш, аливаа багштай маш их баярлалаа. Ангийн багштай баярлалаа. Аргэрийнхэндээ баярлалаа. Улаанган политехник коллеж нь баялаг бүтээгч, улс орны эдийн засгийг бий болгох чадварлаг боловсон хүчинг орон нутагт бэлтгэн гаргадаг боловсролын байгууллага юм а.